Сайн мэцхан үзэгчдээ тод сэдэв хилцүүлгийн цаг эхэлж байна. За хууль зүйн яамнаас хууль шүүхийн салбарт иж бүрэн шимтгэлийг хийж байгаа. За үүнтэй холбоотойгоор хууль зүйн салбарт бүтцийн өөрчлөлт, за түнчлэн зарим гол хуулиудад бас өөрчлөлт оруулах гэж байгаа. За тухайлбал өнөөдөр мөрдөж байгаа эрүүгийн хууль болон за захиргааны хууль гэдэг хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр ярьж байгаа. За эдгээр хуулиудыг өөрчлөснөөр за ямар өөрчлөлтүүд гарах юм бэ? Гол өөрчлөлт нь юу тусаж байгаа юм бэ? За энэ талаар ярилцахаар бид студидтэй энэ салбарын судлаачид, за энд мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулж байна. За тэгэхээр шууд нэвтрүүлгийн зочдтой танилцуулъя. За улсын ерхий прокурорын орлогч Эрдэнэбаат, за хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн өмгөөлөгч Данзан Норов, за мөн хууль зүйн яамны хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Оюун Болд, за хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Оюун Чимэг нар ирсэн байна. За тэгэхээр хамгийн гол өөрчлөлт бол за ялангуяа ард иргэдэд хамгийн ойр хууль бол энэ эрүүгийн хуулийг гэмт хэргийн хууль болгон өөрчлөх, за захиргааны хариуцлагын хуулийг зөрчлийн хууль гэдэг ингээд нэр томьёоноос өгсүүлээд иж бүрэн өөрчлөлт орж байгаа юм байна. За одоогийн мөрдөж байгаа эрүүгийн хуулийг бол маш их хатуу ялын бодлоготой. За энэ ийм учраас Монгол улсыг шоромжсон хууль болгосон гэсэн шүүмжлэлийг энэ салбарын бас их олноор хилдэгэ. За тэгвэл эрүүгийн энэ хуулийг гэмтэргийн хууль болгож өөрчилснээр яг зарчмын болоод концепц ямар гол өөрчлөлт орж байгаа юм бэ? Нэрийг нь яагаад заавал эрүүгийн хуулийг өөрчилж энэ гэмтэргийн хууль болгосон юм бэ? Нэрнээс өгсүүлээд ер нь ямар өөрчлөлт? За энэ альва улс орн бол өөрийнхөө нийгмийн тогтолцоог хамгаалж тухайн нийгэмд болохгүй байгаа буруу шударга ус үйлдэлүүдийг хариуцлага тооцож ингэж явдаг. Тэгэд энэ нийгмийнхаа тогтолцоог хамгаалах эрх зүйн тогтолцоо буюу эрүүгийн хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлийг улс орн болон өөрийнхөө хууль тогтоомжоор байгуулт юм байна. Тэгээ манай Монгол улсын хувьд бол эрүүгийн хууль, за түүнээс гадна захиргааны хариуцлагын хууль, за ерөөсөө Монгол улсад мөрдөж байгаа 230 гаруй хууль тогтоомжоор зөрчил гаргасан этгээдүүлэр их захиргааны хариуцлагын хэм хэмжээг тогтоож ингэж хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн юм. Тэгэхээр энэ нийгэмд аюултай гэмт хэрэг зөрчлийг хариуцлагажуулах, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх энэ системийг бүхэлд нь шинчлээд зөвхөн эрүүгийн хууль биш, эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд цогц шинжил хийхин тулд бид нар гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн талаар ярих хэрэгтэй болж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эрүүгийн хуулийг гэмт хэргийн тухай хууль болгож өөрчилж байгаа гэхээсээ илүү ерөөсөө Монгол улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоог гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль гэсэн хоёр хуулиас бүрдсэн ийм цогц тогтолцоо болгож өөрчлөх гэдэг. Эдгээр хуулиудыг хооронд нь нэгэн цогц байдлаар хөгжүүлээгүйгээс болоод өнөөдөр хоорондоо их зөрчилдөөнтэй. Нэг асуудлыг нэг бол эрүүгийн хуулиар гэмт хэрэг тооцдог, нэг бол захиргааны хариуцлагын хуулиар зөрчил тооцдог. Тэгээ энэ хоёр хуулийн алийг хэрэглэх нь ойлгомжгүй ийм зөрчилдөөн үүсгэж шít. Тийм учраас хамгийн эхлээд өөрөөр хэлбэл эрүүгийн хууль тогтоомж гэдэг юмаа өргөжүүлж гэмт хэргийн хууль, зөрчлийн хууль гэсэн хоёр хуулиас бүрдэх үндэсний хариуцлагын тогтолцоо бий болгох гэж ингэж зорьсон юм байна. Хоёрдугаарт нь ерөөсөө энэ тогтолцооныхоо өөрийнх нь одоогийн агуулгыг өөрчлөөд хүний эрхийг хамгаалах талдаа илүү үр нөлөөтэй ажиллаж чаддаг. Гэхдээ хүний эрхийг хамгаалж хариуцлага хүлээлгэх гэхээр л юм болгон дээр шоронд суулгаж, хорих ял эдлүүлж хариуцлага тооцдог энэ системээ эргэж харж уян хатан боловсронгуй болгох ийм зорилтуудыг бол төвшүүлсэн юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хамгийн товчоор хэлэх юм бол одоогийн эрүүгийн хууль гэдэг ойлголт маань эрүүгийн хууль тогтоомж гэсэн агуулгын өрөөнд өргөжөж тийлээд гэмтэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль гэсэн хоёр хуулиас бүрддэг болно. Хоёрдугаарт энэ хуулийн агуулга хоорондын зөрчилдөөнийг найрлагаад агуулгын Монгол улсын одоогийн үндсэн хууль заасан тэр хамгаалах ёстой үнэт зүйлсээ хамгаалдаг. Гэхдээ энийг хамгаалж байгаа нь энгээд ерөөсөө нийгмийнхэн бүх хүрээнд хатуу чанга ялын бодлого хэрэгжүүлэхээсээ илүү үр нөлөөтэй үйлчлэх уян хатан хариуцлагын тогтолцоо бий болгох гэсэн ийм л зорилт тавьсан юм байна. Тэгэхээр дараагийн асуултыг хууль зүйн яамны хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Оюун Болдод тавьж байгаа юм л да. Энэ одоогийн үйлчилж байгаа эрүүгийн хуулиар бол 192 төрлийн гэмт хэргийг зохицуулдаг, ял оноодог ийм байдаг. За тэгвэл яг одоо өнөөдөр энэ гэмт хэргийн хууль болгон өөрчилснөөр энэ ялын төрлүүд ер нь нэмэгдэж байгаа юу, хасагдж байгаа юу эсвэл тоон? Яг ер нь ялын төрлийн хувьд бол нөгөө ялын альтернатив гэж ярьдаг. Архаас өөр төрлийн ял оногдуулах тэр боломжийг илүү их нээж өгч байгаа. Заавал одоо 20 ялыг оноодог биш. Эрх чөлөөг хязгаарлах, нийт тусдаа ажил хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт ийм тухайн хүн нөлөөлийн шинжтэй үр нөлөөтэй ийм ялын бодлогыг гэмт хэргийн тухай хуульд тавьсан байгаа. Мэдээж
Одоо бол нэг 192 гэмт хэрэг тодорхойлсон байгаа. Энэ гэмт хэргийн хуульд бол бид шинэ төрлийн гэмт хэрэгээс гадна одоо бид өөрөө энэ нийгмийн харилцаанд зохицуулж чадахгүй байгаа, хүнийг хамгаалж чадахгүй байгаа тэр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг илүү ойлгомжтой байдлаар хүний үнэт зүйлийг хамгаалах чиглэл төлхөө боловсруулж байна л. Тухайлбал гэр бүлийн хүч хэрхийлэл гэмт хэрэг байх ёстой, хүүхдийг шийдэх гэмт хэрэг байх ёстой. Хулгайлах гэмт хэрэг заавал охирлын хэмжээ хүрэхээр хулгайлах гэмт хэрэг болдог биш. Хулгай хийсэн бол хулгайлах гэдэг тэр агуулгаараа хүнд яс сэтгэл оногдуулах байх ёстой юм байна. Одоо энэ ялын бодлого хүнд алгачилж хүрдэг, хүний гин буруугийн хэлбэр тохирдгоо гэдэг энэ шүүмжлэлийг бас нэлээд харгалцсан байна. Тэгээ ийм байдлаар одоо байгаа зарим зөрчлүүдээ гэмт хэрэг тооцож байгаа. Зарим гэмт хэрэгээ зөрчил тооцож байгаа. Тухайлбал дүрм журам норм стандарт зөрчиж байгаа энэ үйлдэлүүд маань зөрчил байна. Харин зөрчил танхаарах зөрчил гэж заачаад гэр бүлийн хүч хэрхэл үйлдэлд байдаг энэ байдлыг зогсоох зорилгоор гэр бүлийн хүч хэрхэлээ бид гэмт хэргийн хуулийн төсөл тодорхойлчихж байгаа. Нөгөө талаас бол шин төрлийн гэж яриад байгаа боловч тэтгэхэд дахинд гараад олон одоо 10 жил болсон хэрэгүүд бий л дээ. Тухайлбал хүн худалдаалахаас ахуулаад хар тамхи мансууруулах бодистой холбоотой яриг соёлын үеийн эсрэг гэмт хэрэгүүд байгаа. Түүнчлэн одоо хүүхдийн эсрэг гэмт хэрэггээд одоо бид зөрчил гэж үзэж байгаа хүүхдийн эсрэг халдаж бидэнд гэмтэл учруулж байгаа зодос шийдэж байгаа энэ хэлбэрүүдийг хязгаарлах хэрэгтэй юм байна. Садар самуунд ашиглаж байгаа порнограф элдв хэлбэрт ингэж оруулж байгаа энэ үйлдэлүүдийг бид хүүхдийг хамгаалах хэрэгтэй. Тусгай бодлого гаргаж ингэж тэмцэх хэрэгтэй. Дээрээс нь хүүхдийн ялын бодлого бас тустай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхд торих ялыг одоо хамгийн эцсийн арга хэмжээ болгож хэрэгцээр олон улсын зөвлөмжүүдийг авч байгаа. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор тийм одоо ялын хэлбэр ялын бодлогыг оруулж өгсөн байна. Ийм байдлаар бол цаашдаа бид удаан хугацаанд тогтвортой үйлчлэхэд энэ орчин үеийн гэмт хэрэгүүдэд тэмцдэг тэр томьёолын ойлгомжтой байдлаар бичээл гэж байгаа. Тухайлбал зах зээл дэх дамгай байдлаа ашиглаж монопол тогтоодог. Эсвэл зах зээл үнэ хөөрөгдөж нийтийн эрх ашиг тохирол учруулдаг энэ хэрэгүүдээ бид гэмт үйлдэлүүдэд ялгаж тодорхой бичих замаар энэ гэмт хэргийн хуулийн энэ гол өөрчлөлтүүд бол хийгдэж байгаа юм. Одоо яа харахгүй яг энэ одоогийн мөрдөж байгаа хуулиар бол хамгийн гол тэр ял шийтгэл бол хорж цагдах. За үүнтэй холбоотой тэр одоо шоронгууд дүрлээ өнөөдөр 7-8 мянган хүн шоронд хоригдож гин гэсэн мэдээлэл байдаг. За таныхаар бол тэр одоо шорон заавал байрч хорих биш өөр ялын одоо төрөл зүйлүүдийг бий болгоно гэдэг шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд ер нь үнэхээр тэр шоронгуудын ачаалал одоо багасгүй хоригдож байгаа хүний тоо багасгүй. Тэгээд эдийн засгийн хувьд бас ямар өөрчлөлт гарах бол мэдээж шинэ төрлийн ялуудыг бий болгоно гэхээр үүнийг дагаад маш том өөрчлөлт орох байх. Тэгэхээр мэдээж ялын өөр төрөл хэлбэрүүд бий болгоход бид бас өөрөө мэрэгсэн одоо гэмт хэрэгтнийг бэлтгэдэг ийм ялын систем биш. Тэр хүнд үр нөлөөтэй нөлөөлж чаддаг хууль сахигч иргэн бий болоход нөлөөлж чаддаг ийм бодиттой гэмт хэргийн хуультай байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас бол хорих ялыг оногдуулах бодлогоо мэдээж тавих байх. Үнэхээр айхтар ноцтой хэрэг үүдүүлсэн хүмүүст бол хорих ял байна. Тэгэхдээ анх удаа сансар болгоомж хэрэг үйлцсэн ч юм уу эсвэл охирлоо тодорхой хэмжээгээр барагдуулсан энэ усуд бол орхиос өөр төрлийн ял сонгож оногдуулах тэр боломжийг л илүү нээлттэй тавьж өгч байгаа. Одоо гэрийн хорио тийм эрхчлэг хязгаарлах гэдэг тодорхой хэмжээр электрон гав хэлбэрээр янз бүрийн усад хэрэгэлдэг ийм одоо жишгүүд байна. Нийт тусдаа ажил хийлэгдэг ийм зүйлүүд байна. Хүүхдэд өөрийнх нь ялын бодлого нь тусдаа тодорхой одоо гим хороо арилгадаг гэх мэтлэн насанд хүрсэн хүний ялаас ялгаатай ийм бодлого байна. Жишээлбэл одоо хорих ялын дундаж одоо тоо бол 108 мянган хоригдл гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө 100 мянган хүнд ногд хоригдлогоо тоогоор бид бол дэлхийд 42 3 тал явж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ нөгөө ялын бодлого нь өөрөө гэмт хэргийн шалтгаан болох ёсгүй, энэ эрсдийн давтан гэмт хэргийн шалтгаан болох ёсгүй. Харин үр нөлөөтэй гарцаагүй байхдаа илүү одоо байх ёстой байна гэдэг энэ үзэл хандлага төлхөө оруулсан байна. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Оюнчингийн хувьд ер нь энэ за шинээр батлагдсан хуулийг энэ хүний эрхийг хамгаалах, за олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэх гэсэн шаардлагыг бас зайлшгүй тавьдаг. За бидний хамгийн сайн мэдж байгаагаар Монгол улс бол энэ цаазаар авах ялыг авч хайснаар бас олон улсын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлж байгаа гэсэн зүйлийг бас ярьж байдаг шүү дээ. Тэгэхээр яг энд одоо тэр гэрээ конвенцэд нийцүүлэх талаар ер нь шинэ хуульд ямар зүйлүүд туссан бэ?
Тэгэхээр энэ Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхтэй холбоотой бүх олон улсын одоо гэрэг хонооцууд энэ чинь дотоодын хууль тогтоомжийг нэг адил өөрчлөх хэрэгтэй бол үндсэн хуулийн маш чухал залт шүү дээ. Тэгэхээр энийг бол яг үндсэндээ нэг 2000 оны дунд үе хүртэл нэг аш холбогдол өгч бас тэр болгон хэрэгэлдэггүй хуулиндаач бас зохицуулт өгдөг юм зүйлүүд ажиглагддаг байсан юм. Тэгээ 2010 онд Монгол Улсын засгийн газар нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн зөвлөлд анх удаа Монгол улсын хүний эрхийн илтгэлийг өргөн барьлаа шүү дээ. Тэгээ тэр илтгэл өргөн барьж явах явцад 2010 оны 1 сард Монгол Улсын ерөнхийлөгч Лазар авах ялдар мораторий тавьсан. За 11 онд нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн салбар хуралдаануудаас Монгол улс нэгдсэн улсын байгууллагаас батлан гаргасан иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар нэмэлт болтгол зайлшгүй нэгдэж орших шаардлагатай. Тэгээд энэ цаазар авах ялгаар шийдвэрлсэн этгээдүүдийн өөрсдийнх нь эрх хэрэгчлөөтэй холбоотой заалтуудыг заавал хууль тогтоомжоор зохицуулах гэсэн шаардлага тавьсан байдаг. Тэгэхээр энэ зөвлөмж бол үндсэндээ эхний ээлжинд бол бид нар мораторий хийсэнтэйгээр үргэлжлүүлээд одоо энэ хууль тусч байгааг ингээ харахаар одоо өнөөдөр бид нар 2013 онд энэ цаазар авах ялын тухай халах тухай ярьж эхэлж байгаа. Урд нь бол уул нь энэ чинь 2001 онд Монгол улс олон улсын Ороми шүүхийн дүрм гэдэг энэ олон улсын гэрэг хонцд нэгдээд орцсон байхгүй юу. Тэгэхээр Монгол улс тайлбар хийгээгүй орцсон учраас 2002 оноос эхлээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр цаазар авах ял уул нь хэрэглэгдэхгүй байх хэвээр. Яг энэ Ороми дүрмийнхаа дагуу. Тэгэхээр олон улсын шүүмжлэл гаргаад байдаг юм. Танай Монголын нутаг дэвсгэр дээр 2 эрүүгийн хууль, 2 эрүүгийн байсны шийдэх хууль үйлчлээд байна гэсэн ийм бас шүүмжлэлийг дагуулдаг байсан юм байна. Тэгэхээр одоо энэ гэмтэргийн тухай хуулийн дээр орж ирсэн заалтын нэг гол чухал нь болохоор одоо энэ хэрэглэж байгаа бүх төрлийн одоо эрүүгийн гэмтэрэг дээр цаазар авах хууль огт хэрэглэхдэггүйгээр нэгдүгээр орж ирсэн ялын бодлогын хувьд. За хоёрдугаарт нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн зөвлөлд эрүүдэн шүүхийн эсрэг хороо хүүхдийн эрхийн хорооноос өгсөн гол зөвлөмжүүд дээр эрүү шүүлтийн асуудлыг бол та нар гэмт хэрэг тооцох хэрэгтэй заавал одоо хариуцлага орогдуулах энэ зарчмыг бол барих хэрэгтэй гэсэн ийм шаардлага тавьдаг. За энэний дагуу бол бүх одоо энэ хуулийн төсөлтөөр явж байгаа гэмтэргүүдийн хүндрүүлэх нөхцөл байдалд нь хэрвээ та эрүүтэн шүүсэн бол гэдэг бол хүндрүүлэх нөхцөл байдал дээр нь зүйчлэлээр нь орж ирэхээр ингэж зохицуулагдаж байгаа. За эрүүтэн шүүх бол өөрөө тусдаа бий даасан гэмтэргийн зөвлөл ангиар бас орж ирж байгаа. За түүнээс гадна бас нэлээд бас маргаан дагуулдаг нэг зүйл анги байсан. Манай эрүүг хуулийн 44 дугаар зүйл гэж тэр нь болохоор заавал одоо биелүүлэх тушаал захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар олгогдсон бусдын одоо хашаа сонирхлыг хүндсэн бол гэмтрийг чөлөөлнө гэсэн нэг юм гэмтрийг тооцох гэсэн заалт байсан байхгүй юу. Тэгээ энийг бол ерөөсөө болиулах хэрэгтэй. Ийм одоо бүдүүлэг заалтыг Монгол өнөөдөр эрүүг хуулинд хэрэгжиж болохгүй гэсэн шаардлага зөвлөмжийг бас өгсөн байдаг. За энэ эрүүг хуулинд бол энийг бүр наривчилж оруулж төсөлтөнд оруулж өгсөн байгаа. За шинэ төрлийн гэмтргүүдийг бол Монгол улс эрүүг хуулийн гэмтэргийн ангилалд оруулахгүй байна гэсэн шүүмжлэлийг зөвлөмжүүдийг бас давхар өгдөг. За тэр дотор бол ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой гэр бүлийн хүчирхийлэлд гэмтрийг тооцох хэрэгтэй. За хоёрдугаарт нь хүүхдийн мүлжлэгийн асуудал байж, бэлгийн мүлжлэгийн асуудал байж байна. За бид нар бас сүүлийн үед нэлээд ярьж байгаа ажлын байранд дах бэлгийн дарамтын асуудал байж байна. За ялгарлан гадуурхалт буюу үзэн ядалтын эсрэг гэмтэргүүд гэсэн юм шин тутам гарч ирж байгаа. Тэгсэн мөртлөө бусад улс орнуудад хэрэгжээд практикад хэрэглээд шалгаад сурцсан юм гэмтэргүүдийн ангиллуудыг бол оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өгд юм аа. Тэгэхээр түрүүн ярьжсэн тэр бэлгийн мүлжлэг гэдэг хүүхдийн эсрэг гэмтэрэг тийм ээ. Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг энэ гэмтэргүүд бол дандаа шинээр орж ирж байгаа. Ялгарлан гадуурхалтны гэмтэрэг дээр за мэдээж одоо үндсэн хуулийн зааснараа бид нар нас одоо хүүс тий боловсруулаараа ялгаж болохгүй гэсэн мөртлөө энэ дээр сүүлийн үед орж ирж байгаа нэг ойлголт нь бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүсийн асуудлыг та нар үзэн ядалтын эсрэг нийгэмд гарч байгаа энэ гэмтрийн хоригч болж байгаатай холбогдуулж ийм гэмтрийг одоо зүгэлжилж өгөхгүй байна гэсэн ийм зөвлөмжүүдийг бас нэлээд хэдэн нүүбийн холбогдох хоруудаас өгсөн байдаг. Тэгээ энэ дээр одоо манай ажлын хэсгийнхэн бол үндсэндээ энэ төсөлтөөр яг одоо бэлгийн болон хүүсийн ижил чиг баримжаатай гэдэг нэр томьёолоор нь бол ялгарлан гадуурхалтын эсрэг гэмт хэрэгдэг шинэ одоо зүйл ангийг оруулж ирснээр үндсэндээ бол энэ нүүбийн өгсөн зөвлөмжүүдийн яг гэмт хэрэг эрүүгийн хуультай холбоотой энэ гэмтэргийн хуультай холбоотой их зүйл залтууд нь шигтгэж орсон гэж ойлгож байна. Тэгэхээр хуульч өмгөөлөгчдийг төлөөлж бас хуульчдын холбооны мэрэгжлийн хариуцлагын 21 гишүүн Данзан Норвын хэлэлцүүлэгт оролцож байгаа. За гэмтэргийн хуулийг дагалдаад бас зөрчлийн хуулийн төслийг бас шинээр боловсруулж байгаа юм байна. Тэгээд энэ хуучин бол одоо захиргааны хариуцлагын хууль гэж байсан. За ингэж өөрчлөснөр зөрчлийн гэж өөрчлөснөр яг энэ хуульд бас ямар гол өөрчлөлт орж байгаа вэ? Эрүүгийн хууль тогтоомжийн цогц шинжилгээний нэг хэсэг нь бол зөрчлийн тухай хууль болж байгаа л да. Тэгээд хуучин бид бүхэн захиргааны хариуцлагын тухай хууль гэж нэрлээд зэнссэн байсан. Гэтэл тодорхой материалын хуулиудад
тухайн хуулиудыг зөрчсөний улмаас хүлээх хариуцлага зөрчлийн одоо хэмжээ хариуцлагыг тухайн үеийн хуулиуд нь зохицуулж байсан бол одоо бол одоо нийгмийн хорооёроор харьцсангуй бага одоо зарим гэмт хэрэг гэж тооцогдож байгаа хөнгөн төрлийн хэрэгүүдийг зөрчил гэж тооцоод тусад нь одоо зөрчлийн тухай хуульд түүнийг нэгтгэж илүү одоо дотор нь одоо процессын ч гэсэн тодорхой зохицуулж өгсөн байдлаараа тусад нь ийм хууль боловсруулж байгаа. Ингэснээр гэмтэргийн одоо давхцал гэх юм уу одоо зөрчилтэй хэмжээнүүд зарим одоо зөрчлүүдийг гэмтэрэг гэж тооцох энэ байдал нь давхцлууд нь тодорхой хэмжээнд арилж иймэрхүү үр дүнгууд бол наазах нь бол гарна л да. Тийм байлаа. Яг энэ хуулийн өөрчлөлттэй холбоотой за ард иргэдийн зүгээс одоо хамгийн их тавьдаг зүйл бол энэ за хэдийгээр үндсэн хуулиар олгогдсон эрхээр бол одоо хүн болгон хуулийн өмнө тэгш хэрэгтэй байх боловч за өнөөдөр ингээд энэ гэмтэргүүдээс харахад мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй тэр бумын хохирол учруулсан хүн за сая төгрөгийн хохирол учруулсан хүн хоёрт яг адилхан хууль одоо зүйл анги өгдөг те яг адилхан яар шийтгэл өгдөг тэрч байтугай бүр хохирол нь одоо их байх тусмаа одоо оноох хариуцлага нь бага байж байгаа гэдэг энэ шүүмжлэл байдаг. Тэгэд энийг яг энэ шинэ гэмтэргийн хуулиар ер нь яаж зохицуулсан бэ? Илүү одоо наривчлалтаа болгож чадсан уу? За яг гэмтэргийн хохирлыг нөхөн төлөвлөх одоо хор уршигыг арилгуулах гэдэг бол ерөнхий хуулийн бас нэг чухал зорилго байдаг. Тэгээ энэ зорилгын үүднээс бид нар хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өөрөөр яар шийтгэл оногдуулахдаа түүний хохирлоо төлсөн байдлыг харгалзан хөнгөрүүлж үзэх энэ зарчмыг бол нэлээд сайн баримталсан. Энэ хуулийн төсөлд хэд хэдэн институтээр өөр хэд хэдэн бүлэгээр гин бурууга хүлээж хохирлоо төлсөн хүнд ял оногдуулах асуудал болон ялыг оногдуулахгүйгээр хянаа харгалзах арга хэмжээ авах зэрэг институтээр ямар асуудал тавьсан бэ гэхээр хэрвээ тухайн хүн гэмтэргийн улмаас учруулсан хохирлоо өөрөө сайн дураараа төлөх юм бол хариуцлагыг хөнгөрүүлдэг байхаар харин ингээгүй тохиолдолд төр хууль заасан яар шийтгэлийг оногдуулдаг байхаар ингээд заасан юм байна. Тэгээ бид нар хохирлын хэмжээг харгалзаж ял шийтгэлийн хэмжээ нэмэгдэх нь бол одоогийн ч хуулинд байдаг. За цаашдаач байх ийм зарчим. Гэхдээ энэ дээр нэмэгдэл ямар асуудлыг тавьж байгаа вэ гэхээр гэмт хэргийн ангилалд баригдалгүйгээр ямар төрлийн гэмт хэрэг үйлцсэн бэ гэдэгт баригдалгүйгээр ерөөсөө альва гэмт хэрэг үйлцсэн хүн өөрөө хохирлоо төлсөн учруулсан хор уршгаа харилцсан. Тэгээ гин бурууга хүлээсэн ийм тохиолдлуудад бол хариуцлагыг эрс хөнгөрүүлдэг байхаар ингэснээр нөгөө хүн гэмт хэрэг үйлцснийхаа дараа хохирлоо төлж хор уршиг арилгах ийм ирмэлцэлтэй байх ийм зорилгыг бол тавьсан юм байна. Дээрээс нь бол гэмт хэргийн хохирлыг одоо харгалзаж бол ял нэмэгдүүлэх, ялыг хөндрүүлж оногдуулах зарчимд бол бас нэлээд өөрчлөлт оруулж тухайн хохирлын хэмжээг хуулиар хатуу тогтоож тэдэн төгрөгөөс тэдэн төгрөг бол хүнд ангиллын гэмт хэрэг болно. Тэгээд ийм ял аавна гэж заагахаас илүүтэйгээр яг бодит байдал дээр шүүх тогтоодог. Тэгээд тэр хохирлыг төлсөн байдлыг харгалзаж ял оногдуулах тэр ялын хэмжээ нь өөрөөр хэлбэл шүүх эрх хэмжээний хүрээнд байхаар ийм зохицуулт хийсэн байна. Өөрөөр хэлбэл яг одоогийн үйлчлж байгаагаар бол за тухайн хүнийг л нэг шоронд л суулгаад идэг. Гэтэл нөгөө хохирсон хүний хохирлыг барагдуулах асуудал бол төдийлөн тодорхойгүй байдаг. Одоогийн хуулийн нэг зовлонтой асуудал бол гэмт хэргийг ингэж хатуу дөрвөн ангилсан байдлаас хамаарат хүнд онц хүнд гэмт хэрэг үйлцсэн хүмүүсийн хохирол төлөх сонирхол эрс буурдаг тал бий. Яагад вэ гэвэл тэр хүмүүсийг хохирлоо төлсөн ч эс төлсөн ч түүнд оногдуулах ялын хэмжээ бол хэвээрээ баг зэрэг ялыг хөнгөрүүлэх боловч тэнсэж хянаа харгалзах гэдэг юм уу боломжууд их хязгаарлалтууд юу ч байдаг. Зөвхөн хүндөвтөр гэмт хэргийн хувьд тохирлоо төлсөн бол тэнсдэг. Хөнгөн хэргийн хувьд тохирлоо төлсөн бол хариуцлагаас чөлөөлдөг гэсэн байдлаар зааглалт тогтоочсон маань өнөөдөр зарим төрлийн гэмт хэрэг үйлцсэн хүн бол хохирлоо төлөхөөс илүү ялаа аваад явах нь одоо амар. Яагаад гэвэл тэр хохирлоо төлсөн ч нөгөө ялыг авна гэсэн юм хандлага байт юм л. Тэгээ энийг даван туулахын тулд бид нэр яасан бэ гэхээр энэ хуулийн төсөл хохирлоо төлсөн хүний хувьд хариуцлагыг хөнгөрүүлэх боломж бол заавал хүнд онц хүнд гэмтэр гэсэн зааглалгүйгээр хэрэгжих болцоотой. Гэхдээ огт хариуцлагаас чөлөөлөөд хохирлол төлчвөл огт ялгүй сална гэсэн үг бас биш. Тодорхой хэмжээний ял хариуцлага бол байна. Гэхдээ хохирол төлнө гэдэг бол тухайн хүний ялыг эрс хөнгөрүүлэх юм шалгуур болох юм а гэсэн. Тухайлбал залим эхлэх гэмтэргийн хувьд жишээ нь энэ бол одоо бусдын эрүүл мэндэд эрхчлөөнд айхтар ноцтой халдсан үйлдэлийн шинжгүй байдаг. Энэ хэргийн хувьд жишээ нь гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх явцад хохирлоо төлж хор уршгийг арилгах юм бол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүг харьцаж чөлөөлөх боломжийг илүү өргөн тавих жишээ. Ийм зохицуултуудыг бас хийсэн.
Дараагийн асуулт оюун болдод энэ эрүүгийн ууланд байгаа нэг зүйл бол их одоо төрөл зүйл анги дээр нэг юм тэр давтан үйлдсэн бол одоо өмнө нь бас ийм төрлийн гэмтэргийг үйлдсэн бол гэд зүйлүүд байдаг. Тэгээд энэтэй холбоотойгоор нөгөө өмнө нь ялаа идэлчихсэн мөртлөө за гадрууд ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдлогт улам бүр ял нь хүндрээд яваад идэг. За энэ ч нөгөө л шоронгийн хоригдлуудын тоог нэмэх нэг үндслэл болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулинд тэр давтан үйлдсэн гэмт хэрэг гэдгийг ер нь яаж оруулж байгаа юм? Яг одоо бид хэрэгжилж байгаа эрэг хэд хэд ойлголт бий. Давтан гэмт хэрэг үйлдсэн. Урд ял шийтгэгдсэн. Эсвэл он цаюултай гэмт хэрэгт ингээд тухайн хүнд шошгожуулаад одоо тодорхойлолтоор нэр зөөж өгөөд тэр хүн гэмт хэрэг үйлдэх юм бол он цаюултай гэмт хэрэгт онц хүнд гэмт хэрэг тоосдог ч юм уу хүнд гэмт хэрэгэд өөр одоо хөндрүүлж тэрийг ял шийтгэдэг ийм одоо зарчим байгаа. Гэмт хэрэг өөрийн төсөлд бол нэг хүн нэг хэрэгт нэг удаа ял шийдэх зарчим бий. Тэгэхээр энэ зарчмыг яг тэр гажиж тусаж байгаа энэ агуулгыг арилгаж хүн хууль заасаа хариуцлага хүлээсэнд бол ялгуу тооцогдох ийм үр дагавартай байгаар оруулж байгаа. Яг нь ялтай байдал гэдэг ойлголт одоо бий. Тэгээ энэ нөгөө ялтай байдал гэдэг ойлголт маань яанда явцаар байгаад юу болж хөрсөн бэ гэхээр зэрэг өнөөдөр ял шийдэхэд давлгаа авдаг энэ журам маань хүнийг ажилд орох нийгэмд хэвийн ажил ажиллаж ингээ амьдрахад нь саад очруулдаг ийм тодорхойлолт болж хөрсөн. Сүүлдээ энийг Монгол улсад байгаа элчин сайдын яамдууд хүртэл Монгол улсын иргэний ялыг шалгадаг болж ирсэн байна. Энэ нөгөө хүний хувийн байдлыг тогтооход ял оноод болоход харгалж үздэг энэ ойлголтыг эрүүгийн тусгай ингээд давтан бичих замаар хөндрүүлж оноодаг энэ зүйл бол тоогны эрх зүйн байдаг нэгдүгürt ортуулж. Хоёрдугаарт бол өөр одоо шинэ төрлийн өөр одоо хүнд гэмт хэрэгт одоо шил 10,000 төгрөг урд нь булаахт хэрэг ял шийдгүүлсэн хүн 10,000 төгрөг хулгайлахад 10-аас тийш жилийн орхиал шийдгүүлдэг байх. Ийм л одоо нөгөө хуулийн бичлэлт хууль зүйн техник тэр хөндрүүлж үздэг шинжүүдээ бид ингээд маш олон давтах замаар энэ одоогийн эрүүгийн хууль ингээд тусснаас болоод нөгөө онц хүнд гэмт хэрэг ял шийдвэрлэгдсэн тоо огцом одоо нэмэгддэг ийм л одоо зүй тогтол байгаад байна. Ийм учраас бол ялтай байдал онц аюултай гэмт хэрэгсэн гэсэн бид энэ хүнд нэр зүүж өгөө дараа нь тэрийг хөндрүүлж ял оноодог энэ одоо ойлголтоос салж байгаа. Тэр хүн тухайн хэрэгтэй ял шийдвүүлсэнд бол одоо хариуцлага хүлээсэн учраас дахиад өөр гэмт хэрэг үйлдэж орж ирвэл тэр гэмт хэргийн тухайд л асуудлыг ярих хэрэгтэй. Тэрнээс урд нь тэр хэрэг үйлцнийг заавал хөндрүүлж ягаад өөр төр хүнд ял шийдэгдэг энэ системээсээ салъя л гэдэг. Ийм зарчмаар бол энэ одоо гэмт хэргийн хуулийн эрхийн анги маань бичигдсэн байна. Сая энэ хуульчдын ярьсан зүйлүүд за энэ нөгөө дахин давтан одоо гэмт хэрэг гэдэг энэ дээр ер нь олон улсын нөгөө л таны яриад байгаа тэр олон улсын гэрээ конвенцүүд олон улсын жижигт нийцүүлэх гэдэг дээр ер нь хэр акцентж байгаа юм. Бас нэг энэ бид нар ч одоо зөндөл ярьдаг, манай сэтгүүлнэрч ярьдаг, нийгэмч бас зарим талдаа зөв буруугаар хүлээж авдаг. Одоо цагдаа хорж байгаа хугацааны асуулт, цагдаа хоригдож байгаа ингээл хүмүүсийг харахаар нөгөө Эрдэнэт прокурорын ярьсан тэр нэг гэмт хэргийн ангиллууд ба шүү дээ. Манай эргэн байцаа шийдэх хуулийн дээр чинь бол онц хүнд төрлийн гэмт хэрэгтэл хэрвээ тэр хүн сэрдэгдэж л одоо эргэн хэрэг үүсгэж байгаа бол автоматар шууд хорж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар заавал нэг хорих газар гэж ярихаас илүүтэйгээр бас нөгөө цагдаа орох төвөдөө ачаал өнөөдөр ямар байгаа вэ тийм ээ. Тэгээд хүндөвтөр гэмт хэрэг дээр шаардлагатай бол ийм тохиолдолд хүмүүсийг хорно гэдэг нөгөө гэмт хэрэгийн ангиллыг эрхчлөөр хязгаарлагдаж байгаа хүмүүсийн үйлдэлтэй бүгдийг нь холбоо хийсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хуулийн нэг одоо энэ бүхэл бүтэн концепцийг эвдэж гарч ирж байгаа нэг одоо ололттой тал нь юу гэхээр гэмт хэрэгийн ангилал өөрөө үгүй болно гэдэг нь нөгөө хин дуртай мөрдөн байцаагч хин дуртай прокурорын санал болгоод хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаад байдаг энэ үйлдэл бол үндсэндээ зогсож байгаа. Тэгэхээр мэдээж энэ дэр холбогдуулаад тухайн эргэн байцаа шийдэх хууль гэж бид нар ярьдаг шүү дээ. Одоо манад үйлчилж байгаа. Энэ хуулийн шалгуур үзүүлэлтүүд энүүтэй чинь одоо нэг зоосны л нөгөө тал гэсэн үг шүү дээ. Нэг тийм давуу тал орж ирж байгаа. Нөгөө талаар одоо мөн ярьсан өөрийн чинь асуусан дээр давтан гэмт хэргийн асуудал хүн нэг үйлдэлтэй нэг л хариуцлага шийтгэл авдаг шүү дээ. Тэгтэл тэрийг ингээд урд хийсэн үйлдэл дээр нь дахин давтан яллаад байна гэдэг нь болохоор нөгөө тухайн хүнийг одоо түр оюун болд дараагаар ярьж шашигдуулна гэж ярьж адилхан насан туршид нь ялдаг нэг юм ял шийтгэлийн нэг юм буруу тогтолцоо манад байсан байхгүй юу. Тэгээ энийг ч гэсэндээ ер нь зүгээр олон улсын хурал зөвлөгөөнд бид нар орж яхад Монгол ийм сонь тогтолцоо хэрэглэдэг. Юу гэхээр та нар давтан үйлдсэн гэдэг. Тэгээ тэр хүмүүсээ дандаа ингээд ялтан шоронд байсан. Тэгээд нэг шалгуур үзүүлэлтэд болохдоо тэр хүнийхээ хувийн байдлын
дээрдүүлж нийгэмшүүлэх биш доордуулах гэсэн байдлаар авч үздэг гэсэн ийм шүүмжлүүд бидэрт өртдөг байсан юм. Тэгэхээр мэдээж хууль үйлчлээд нийгэмд энэ тодорхой хэмжээгээр чинь бүх юм дандаа сайхан дардан замаар явахгүй шүү дээ. Бэрхшээлтэй тулгарна, эсвэл ололт амжилттай тулгарна. Энэ бүхний эцэст тухайн хүний эрх хэрэг чөлөө энэ хуулиар яаж хамгаалагдаж дээдлэгдсэн бэ гэдэг л энэ бол хамгийн том шалгуур гэж ойлгох хэрэгтэй. Одоо бол бид нар үндсэндээ төслийн байдлаар бид нар ингэж тусгасан гэж яаж хэрэглээнд ороход хууль бол бас өөр шалгуур гарч ирдэг. Тэрийг бас ойлгох хэрэгтэй л дээ. Эрдэнэт орлогчоос асуухад энэ нэг ийм зүйл байгаа л да. Та бүхний ингээд ярим сарахаар их олон зүйлийг харгалзаж үзэл одоо энэ ял оногдуултыг хийх нь шүү дээ. Одоо санамсаргүй за хохирлынхаа хэмжээг хэр барагдуулсан бол гэл энэ болгоныг нь харгалзаж үзэж ял оногдуулах тухай ярьж байна. Гэтэл энийг нийгэм хүлээж авахдаа яг адилхан одоо төрлийн гэмт хэрэг хийсэн мөрчлөө яагаар одоо нэг нь олон жилийн ял авдаг, нэг нь одоо хөнгөн ял авдгийг ингээд харьцуулт бас их байдаг шүү дээ. Энийг юу нь яаж зохицуулах вэ? Яг адилхан хохирол учруулсан мөрчлөө нэг нь хөнгөн, нэг нь хүнд гэл хаалдаг. За энэ өөрөө эрүүгийн хууль, энэ гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хуулийн асуудал гэхээсээ илүүтэйгээр ер нь бидний ажлын арга барил за тэгээд хуулийн философитой бас нэлээд холбоотой болох байх л та. Жишээлбэл бид нар одоо зөрчлийн хуулийг боловсруулахдаа ямар зарчмыг баримталж байгаа вэ гэхээр тодорхой зөрчлийн шийтгэл тодорхой байна гэж. Замын хөдөлгөөний дүрм зөрчсөн хүн зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэлээ гэхэд улаан гэрлэр гарсан хүнд жишээ нь одоогийнхоор бол одоо 10-аас 50 мянган төгрөгөөр торгоно гэд байж байгаа ч шүү дээ. Гэтэл бол улаан гэрлэр гарах зөрчил бол үнэндээ 10 мянган 50 мянган гэд энэ дэнсээд байхаар нэг айхтар ялгаатай зүйл биш л дээ. Тэгвэл энд ийм тодорхой зөрчил тодорхой шийтгэл нэг л тодорхой мөнгөнд дүн жишээ нь тавья гэдэг ийм асуудал яригдчих. Харин гэмт хэргийн хууль дээр байдлаараа өөрөөр иргэн. Нөгөө гэмт хэргийг үйлдэх болсон хувь хүний байдал гэж өөр байна. Жишээ нь зарим хүн аргагүй нөхцөл байдал бол бас амьдралын хүнд нөхцөл байдлаас болоо гэмт хэрэг үйлдэж байна. Зарим хүн бол хамаагүй илүү хорсолтой сэтэлтээр гэмт хэрэг үйлдэж байна. Зарим хүн өөрийнхөө албан тушаал давуу байдлыг ашиглаж гэмт хэрэг үйлдэж байна. Гэтэл зарим хүн одоо хүнд нөхцөл байдалд орсон. Нөхцөл байдлыг буруугаар ойлгож андуурсны улмаас гэмт хэрэг үйлдэж байна. Адилхан хүн амны хэргийн хүмүүс хүртэл тэр хүний хувийнхан зан төлөвийн эвдрэл, тэр хүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан бүр өөр байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар ямар асуудал нийт тэргүнд ярих вэ гэхээр энэ хоёр хүний ял яагаад өөр байна вэ? Яг адилхан гэмт хэрэг юм чи яг адилхан ялтай байх ёстой гэж харахаасаа илүүтэйгээр энэ хүний хэргийг шүүсэн процесс ямар байна вэ гэдгийг харах ёстой. Ийм учраас бид нар эдгээр хуулиудын араас гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдэг хуулиудыг бас боловсруулж байгаа. Одоо бид нар ямар асуудал ярих вэ гэхээр шүүх хуралдаан гэдэг хүний нүднээс далд болдоггүй. Ямар нэгэн шийдвэр гаргах ажиллагаа дандаа олонний нүдэн дээр ийл явж идэг. Хэрвээ ямар нэгэн хүний нууцтай, төрийн нууцтай, хүний тэр нэр төр алдар хүндтэй холбоотой эмзэг асуудал биш бол тэр хурлыг хэн сонирхсон хүн үзэж болдог нэгдүгээр. Хоёрдугаар ямар нэгэн шүүгч, ямар нэгэн прокурор өрөөндөө сууж агаад ганцаараа шийдвэр гаргадаггүй дандаа хуралдаж тэр нэг нь төрийн эрх шиг нийтийн эрх шиг хамгаалж прокурор гэдэг хүн оролцож байхад нөгөө талаас нөгөө шүүгдэж байгаа хүний эрх шиг хамгаалж өмгөөлөгч гэдэг хүн оролцоод энэ хоёр хүний ярьсан зүйл дээр л тулгуурлаж энэ хоёрыг шударгаар мэтгэлцэх болцоог нь олгож байгаад шийдвэр гаргадаг шүүгч гэсэн энэ гурван хүнийг ил тод шудраг процесс донд хэргийн шүүлгээд харин энэний эцэст бол чухам дорж гэдэг хүний ял ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлж гаргадаг ийм тогтолцоол бүрдүүлэх гэж оролдож байгаа. Тэрнээс бид нар хизээч одоо юу гэдэг юм яг ижил гэмт хэрэг хийсэн хүний ял ижилхэн байна гэдгийг зөвшөөрөх боловч амьдралын нөхцөл байдал хизээч тэд яг ижил байж чаддаг. Тэгэхээр нэгэнд нь арай илүү, нэгэнд нь арай бага ял оногдуулах гэдэг бол энэ хуулийн дээр байх шударга өсгөөс илүү тэр хуулийг хэрэгжүүлэх процессын шударгасны асуудал юм байна. Таны хэлдгээр ядарсан нэг нь өндөр ял аваад задарсан нэг нь хөнгөн ял авж гинэ гэвэл энэ харин ёстой болохгүй асуудал. Ингийн тулд бид нар бол яг энэ хуулиар хэний хариуцлагыг хөнгөрүүлж үзэх үү, хэний хариуцлагыг хөндрүүлж үзэх үү гэдгээ тодорхой зааж эхэлсэн баг. Ингээд албан тушаалтны авсан үйлдэл жишээлбэл илүү хариуцлагачаар амьдралын хүнс нөхцлөөс гэмт хэрэг үйлцсэн хүний үйл хөнгөрч харагдахаар шийдвэрлэхтэйгээр ингэж заасан. Дээрэс нь бидний нөгөө яриад байдаг нийгмийн үнэлэмжээ нэг болгосон. Өмнө нь одоо олон хүн ярьдаг гэсэн чинь хулгайн хэрэг удаа дараа үлдээд гисэн 10 20 жилийн явал авч хахад авилгын хэрэг удаа дараа үлдээд өчнөө төгрөг ицсэн хүний ял нь бага байсан гэж байгаа бол өнөөдөр авилга албан тушаалын хэрэгээр
гэмт хэрэг үйлдэл шийтгэх хүний ял яг төдий хэмжээний эд хөрөнгө хулгайлсан хүний ялтай ижилхэн байх тийм ялын бодлого бол хуульчлагдчихсан л байгаа л да. Төсөөл туссан байгаа л гэж байна. Яг энэ одоо энэ хуулийн төсөлд яригдж байгаа асуудлуудаар ер нь та бүхний зүгээс хуульч өмгөөлөгчд яг энэ амьдрал дээр яг ороод өмгөөлөд хуулийн төсөлтөө үзүүлэлт явуулж байгаа хүмүүсийн хувьд одоо яг энэ хуулийн төсөл дээр ер нь та бүхний зүгээс тавьж байгаа бас гол асуудал юу вэ? Гол өөрчлөлт бас юу байгаас гэж бодож байна? Гол зүйл юу вэ гэхээр энэ дээр яг хийсэн үйлдэлтэнд тохирсон ял шийтгэлтэй байх л гол зорилгыг агуулж байгаа л. Тийм болохоор ялын төрөл хэмжээ нь нэмэгдээд ирэхээр зөвхөн одоо хоригдлыг төлөхөө хэрэглэхтэй биш. Бид бүхэн бас өмнөх хуулийн одоо санкцууд судалгаа хийгээд үзэхэд бол бараг 70% нь үндсэндээ хорих ялын санкцтай байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр нийтдээ ял эдлээд гарч ирсэн хүмүүс нийгэм шийдэж чадж байна уу? Хорих ялын өрнөлөө хэрэг нэгээс судлаад үзэхээр хорих ял эдэлчээ дахин давтан гэмтэрх үйлдэх тохиолдол бас багасахгүй байна л да. Тийм учраас яг тухайн үйлдэлтэн тохирсон ял шийтгэлийн төрлүүдийг бас оновчтой сонгож хэрэглэх асуудал чухал байгаа юм л да. Тухайлах юм бол яг үйлдэл болгонд нь гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулах дээр энд онцгой шинэлэг зохицуулт юу вэ гэхээр өмнөх хууль дээр бид бүхэн ялыг багтаана гэдэг ойлголт байсан л да. Яг тэгэхээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдээд шүүхээр шийдгүүлж байгаа хүнд хамгийн хүнд төрлийн хэрэгт нь одоо хүн төрлийн ялуудыг багтаадаг байсан бол одоо бол за хэрвээ одоо хэд хэдэн удаагийн хулгай үйлдэлүүд тохирол ихтэйд нь арай хүнд ялгнууд нь бүгдээрэн дээр нь тус үрд нь ял оногдуулаад нэмж нэгтгэх энэ зарчмыг баримталж байгаа. Тэгээд гэхдээ нэмж нэгтгэсэн хэмжээ нь бол тухайн төрлийн одоо ялын дээд хэмжээнд дотор багтаж байгаа гэсэн үүднээс. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр нийтдээ одоо 5 жилийн одоо нэг үйлдэлд нь 20 хэл оногдууллаа гэхэд 3 сарын баримтчилгаа ч юм уу нөгөө үйлдэлд нь оногдууллаа гэхэд 3 сарын баримтчилгаа багтаачдаг. Үйлдэл тус үрдээ бас хариуцлага хүлээхгүй байх ийм зүйл бас байсан л. Тийм болохоор одоо харьцангуй бас үйлдэл болгонд нь хариуцлага хүлээхийн зарчим. Үйлдэл болгонд нь хариуцлага хүлээх гэж бүр илүү нөгөө 20 жил нь уцтдаг ч юм уу эсвэл бүр илүү их ялан хөндрөг явчих. Шударга ёсны талаасаа бол яг хэвдээ хөндрөх асуудалтай гол нь биш юм байна. Юу гэхээр тухайн үйлдэлийнхаа төлөө гэм буруудаа тохирсон хариуцлага хүлээж байх нь нийгэмд одоо шударгасан илүү нийцтэй байна гэдэг л асуудалтай холбоотой юм л да. За үзэгчдээ өнөөдөр тод сэдв хэлэлцүүлэг за энэ удаа гэмтэргийн тухай хуулийн өөрчлөлтөөр мэргэжлийн хүмүүсийг урьж студиуд ярилцаж байгаа. Тэгэхээр яг энэ хуулийг өөрчилж байгаа гол үндслэл ач холбогдлыг бол мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа за Монгол улсын энэ Монгол улсыг өнөөдрийн энэ бий болсон шоронжсон байдлыг халахад бас энэ хууль нэмрээ оруулна гэж тайлбарлаад байгаа. За тэгвэл өнөөдөр яг тэр Монгол улсад за 7000 орчим хүн өнөөдөр хорих ял эдэлж байгаа гэсэн. За тэгвэл энэ гэмтэргийн хууль буюу шинэ хууль батлагдсанаар энэ хууль одоо тэр хүмүүст үйлчлэх үү, өөрөөр хэлбэл тэнд байгаа хүмүүсийн одоо нөлөөлөх үү, дээрэс нь ял нь одоо яаж хөнгөрөх тийм бодлого явагдаж байгаа юм. Нөгөө шоронжсон байдлаа халахын тулд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр түрүүн Намзан орон өмгөөлөгч иржсэн шүү дээ. Судалгаа хийж үзэхэд эрүүгийн хуулийн 70 орчим хувь нь хорих ялаа шийтгүүлж байна гэж тийм ээ. Тэгэхээр өчтөр би манай хүн эрхийн комиссийн Авдрантын хорих ангид шалгалт хийгээд ирлээ л дээ. Тэгээд тэндээс харж байхад үндсэндээ одоо яг өнөөдөр үйлчилж байгаа хуулиар бол жир чанга онцгой гяндан гэсэн ийм л одоо дэглэмд хүмүүс ялдаж байгаа шүү дээ. Нийтдээ бол 6800 орчим ялтан өнөөдөр байгаа юм байна. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо үйлдсэн гэмт хэрэгт одоо өөртөө эдэлж байгаа ял одоо энэ гэмт хэргийн тухай хууль батлагдахад бол зохицуултанд орно. Жишээлбэл 181-3-гээд тагаа гэмт хэрэгээр 15 жилийн ял авсан хүн жишээл гэмт хэргийн тухай хуулийн дээр энэ ял нь хөнгөрөх юм бол энэ чинь ганц нэг буцаан хэрэгэлдэг хуульч ерөөсөө ганцхан энэ гэмт хэргийн тухай хуулийн нэрийг хуульч шүү дээ. Тэгэхээр тэр хүний одоо 181-3-аар 15 жил авсан байхад тухайн одоо шинэ хууль дээр яаж одоо ял нь хөнгөрсөн байна уугүй юу те хөнгөрсөн байх юм бол одоо тухайн үлдсэн ялнаас нь одоо өгшөөж ингэж сулах замаар энийг зохицуулна. Нөгөө талаар энэ бас энэ шоронд энэ хорихын газар их хэмжээтэй ингэж хүн байгаагийн нөгөө нэг одоо сөрөг тал нь юу байгаад байдаг вэ гэхээр нийгэм өөрөө тэр хүмүүсийг төр нь өөрөө хөлбөр хангахгүй байгаа. Галж ирээд амьдах харахгүй. Нэг өдөр 68 сая төгрөг зөвхөн хоол урсгал зардалд нь л явж шít. Одоо энэ хүмүүс. Тэгэхээр нэг талдаа эрүүгийн хууль хит одоо ингээд өндөр дандаа шоронд хорих ял өгöd байдаг. Нөгөө талдаа нөгөө улсын төсөв
тэн дотор ч бүгд ингэ яваад байдаг. Тэрийг одоо яаж энэ зохицуулж ийн гэдэг тэгэхээр үндсэндээ өчтөр авдралын хорхон дээр бид нар очиж шалгалт хийж хагаад бүх одоо ялтнуудын нэг чулуу хөрөөдсөн байсан ч бүгд үнэлгээтэй болсон байна. 2 сарыг өнөөдрийн 10 сартай харьцуулахад 8 сарын хугацаанд ялтнуудын авдаг цалингийн хэмжээ бол үндсэндээ 15 дахин нэмэгдсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс цалин авна гэдэг бол нэгдүгээр тохирлоо төлнө, хохирогч нартай хэрэгтэй. Нөгөө талаар энэ хүмүүс нийгэм тусдаа тодорхой мэдрэмжтэй, мэрэгчлэлтэй ийм болоод энэ хорхонгоос гарч байгаа бас нэг давуу тал байгаа. Хит олон жил хүнийг ингэж хорж ингэж цагдж байгаа нь өөрөө буцаагаад нөгөө хүний нийгэм хүлээж авах, буцаад нийгэмдээ хэвэн амьдралд ороход маш хүндрэлийг дагуулж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ гэмтрийн хуулийн төсөлд орж байгаа хойр хангийн ялын хэмжээ, бусад төрлийн одоо сонгол альтернатив санкцуудыг хэрэгжилж байгаа тохиолдолд нөгөө хүмүүс маань илүү дахиж зардал гаргахгүй нь шүү дээ. Нэгдүгээр улсын төсөл хэрэгтэй. Нөгөө хоёрдугаар болохоор тэр хүн нийгэм хүлээж авахд хүндрэл учрахааргүй энэ өөрийнхөө үйлдэлсэн гэм буруу үйлдэл эсвэл тохирсон ял шийтгэл авна гэдэг зарчмын хуульд орж байгаа. Энэ дээр ер нь ял эдэлж байгаа хүмүүсийн нэг за бараг 50%, 40%, 40 орчим хувь дахин одоо гарч ирээд буцаж орсон гэмтэрх холбогдож орсон хүмүүс байдаг. Тэгэхээр энийг яг тэр одоо хүмүүжих гэдэг утгаар нь өөрөөр хэлбэл тэр хүмүүсийг одоо засаж хүмүүжүүлэх талаар ямар өөрчлөлт орж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл тэнд зөвхөн гэмт хэрэгтнийг одоо дахиад бэлдээд энэ улам бүр гэмт хэрэг сургаад ин гэсэн шүүмжлэл бас байдаг. Гэхдээ энэ бол ерөөсөө саяны л миний ярьдаг юмтай холбоотой асуудал ш. Түрүү эрдэнэт прокурор ярьж давтан гэмт хэрэгийн асуудал одоо бол үгүй болно гэж тийм ээ. Ингээд яллаад байдаг. Энэ ерөөсөө буцаж гарч ирээд ингээ хэрэг ороод ирэх гэж нүүн дээрээс нь эрдэнэт прокурор ярьж яснаар нийгэм нь өөрөө тэр хүмүүсийг ийм юм түлхэт байгаа хгүй. Урд нь одоо манай эрэг хуульч нь бол энэ хүн ямар гэмт юунаас болоод гэмт хэрэг үйлдсэн бэ гэдэг шалтгаан толгойг судлахгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт нь ял өчтөг гэсэн байхгүй юу. Тэгэхээр одоо энэ хуулийн чинь нөгөө ялын бодлогын нэг онцлог нь юу гэхээр хэрвээ энэ амьдралын нөхцөл байдлаас эсвэл аргагүй нөхцөл байдлаас эсвэл өөрөө өг шунзангаас гээд тодорхой болж хэлж шít тэр шалтгаан дээр нүцлээд ял өгнө гэдэг маань нэг тал. Нөгөө тал нь буцаад одоо гарч ирээд ингээд гэмт хэрэг үйлдэлтэй нэг гэдэг ухтхан бараг үгүй болно гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр нийгэм өөрөө тэр хүмүүсийг байх тодорхой хугацаанд нь мөнгөтэй цалинтай мэргэжил олгодог, чөлөө цаггүй суудаг ийм ажлаар хангаж өгсөн тохиолдолд нөгөө хүмүүс гарч ирээд хийх ажилгүй мэргэжлгүй хүмүүс чинь өндөгөө дахиад тулгаагаа эсвэл нөгөө дэрмэ хийнэ гэдэг асуудал бий болоод ш ургаж байгаа юм. Тэгэхээр засаж хүмүүжих, засан хүмүүжүүлэх гол зорилго нь тэрүүгээрээ дамжиж байгаа биш, хамгийн гол нь нийгэмд хэрэгтэй хүн болгож гаргахтаа л энэ ялгын бодлогын зорилго байна. Яг энийг ингээд ярихаар за мэдээж одоо яг тэр хүмүүсийг хүмүүжүүлэх, хөдөлмөр эрхлэх тал дээр нь тийм ч одоо хэр байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ л хүмүүс яг энийг сонсож байгаа хүмүүс ер нь ингээд та бүхний ярьж байгаагаар бол нэлээ хөнгөлөлт эдлэнэ, за хохирлын байдлыг тооцно, одоо тэр давтан хэргийг хэрэгсэхгүй болгоно гэхээр их л олон хүмүүс өнөөдөр ял эдэлж байгаа хүмүүсээс суллагдаж гарч ирэх нэ. Тэгэд яг энэ дээр хүмүүс бас айдас хүч байж болно л да. Одоо өвшөөлийн хуульч яриад байдаг. За ингээд эрүүгийн хуулийг өөрчлөөд бага хүмүүс гарч ирэх нэ гэдэг. Энийг яаж хянах вэ гэдэг. Ер нь бол яг гэмт хэргийн тухай хуулийг эрүүгийн хуулийг шинжилж гэмт хэргийн тухай хууль төрлийн хоригдлыг одоо ингээд чөлөөтэй гэдэг ингээ гаргаад зүгээр нийгэмд хаях тухай асуудал мэдээж хэрэг биш. Бид энд бол олон удаа гэмт хэрэг үйлдээд нийгэмд аюул учруулад одоо ч аюултай байдал нь харьлаагүй хүмүүсийг суллах тухай гэхээсээ илүү энэ эрүүгийн хуулийн зарчим нь шудраг бай. Гэмт хэргийг жишээлбэл давтан гэмт хэрэг гэдгийг шалгуураар тавиад урд нь гэмт хэрэг үлдсэн, дахиад гэмт хэрэг үлдвэл хөндрүүлээд олон жилээр нийгмээс тусгаарлаад нэг талаас нийгмийн хамгаалалтын амин байдлыг хангах гэсэн зорилттой хэрэгжүүлж байгаа мэт боловч үүний хэрэг дээр ийм аргаар биш ээ. Хийсэн хэрэг болгонд нь түрүүн Данзан нуруу мөлгч ясна хийсэн хэрэг болгонд нь яш шийтгэл оногдуулах замаар тэр хүн олон удаа хэрэг хийсэн түүгээрээ одоо аюултай засахгүй гэдгийг харуулж л байгаа бол тэр хэмжээнийх нь яш шийтгэл өгье. Шаардлагатай хүмүүсийн нийгмээс тусгаарлаа гэдэг бодлого бол өөрчлөгдөхгүй. Гэхдээ бид нар ямар асуудлыг илүүтэй ярих хэрэгтэй вэ гэхээр нийгэмд аюулгүй байлгах, аюулгүй болгох тэгээд дээрэс нь гараад ирсэн хүмүүсээ нийгэмд хүлээж авах тухай олон асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр бид нар гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль буюу энэ эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцооны хоёр л хуулийг ярьж байна. Энийний цаана бид нар энэ хуулиудыг хэрэгжүүлэх хуулиудыг ярина. Үүнд хувь сахиулах үйл ажиллагааны тухай хууль, гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, ял хэдлүүлэх үйл ажиллагааны тухай хууль гэсэн 3 процессын хууль бас яригдана. Өнөөдөр манайд бол
эдлүүлэх ажиллагаа маань өөрөө зарим талаар учир дутагдaltaй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, олон удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамт хоригдож байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүст олон удаа гэмт хэрэг байсан хүмүүс сөргөөр нөлөөлөх тохиолдол байна. Нэгэндээ нийгэмд харш зүйлийн тухай зааж байгаач тохиолдол гарах бололцоотой. Ийм тохиолдол бид нар яах ёстой вэхээр энэ эрүүгийн хууль тогтоомжоо шинжилгэхээс гадна түүнийг хэрэгжүүлдэг хуулиа шинжилээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг олон удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хамт биш тус нь ял идэх бололцоог нь хангаж өгөөд энэ хүмүүсийг нийгэмд буцаад гарахад нь бэлдэж өгөөд тэгээд олон удаа гэмт хэрэг үйлдсэн давтан гэмт хэрэгтэн гэдэг төв нөгөө шошиг хаягаа авч яагаад нөгөө хүнийг 20 ангиас суллагдахад нь ажил хийх болцоогоор хангадаг. Тэгээд тэр хүн нийгэмшээд нийгмийн орчиндөө буцаад ороод ирэхэд нь хүлээж авдаг тийм тогтолцоо бүрдүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй байна. Ингэжээж бид нар өөрөөр хэлбэл манай энэ нийгэмд болохгүй юм хийц юм байна. Алдаа гаргасан хүн байж болно. Үнэхээр хөндөрсөр засрахгүй гэмт хэрэгтэн болсон ч хүн байна. Энийг үүсгэж болохгүй. Энэ хүн болгон тохирсон ийм л бодлого хэрэгжүүлэх ёстой юм байна. Зүгээр л одоо гэмт хэргийн тухай хууль батлагдаад эрүүгийн хууль маань өөрөөр хэлбэл өргөжөөд гэмт хэргийн тухай хууль зөрчлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн агуулгын хүрээнд хэрэгжээд эхлэнгүүт асар олон тооны ялтан хоригдол суллагдана гэхээсээ илүү нийгэмд аюулгүй тэр ноцтой биш зүйлийн төлөө гэмт хэрэгч яаш итгэхэд олон жилийн хорих ял авцсан хүмүүсийг нийгмээс хөндөрөхөөс өмнө бушуухан тэр хорих ангиас гаргаад нийгмийн орчинд хүлээгээд авчаа. Харин болохгүй гэдэг хүмүүсийг бол харин тэр нийгмийн орчноос нь тусгаарласан нийгмийн аюулгүй байдлахын тулд тэр хүмүүсийг хараа хяналтанд байлгасан хിവэрэ байяа л гэсэн ийм л бодлого явж байгаа. Өөр нэг асуудал нь анх удаа одоо гэмт хэрэг хийж байгаа гэдэг автан гэдэг чинь тэгэхээр яг данзан орон өмгөөлөгч нөгөө хүүхдэд оноож байгаа ялыг яг энэ шинэ хуулиар яаж тусгаж ямар бас өөрчлөлт орж байгаа вэ? Хүүхэд эмэгтэйчүүд гээд бас нэг гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхэд оногдуулах ял шийтгэлийг одоогийн эрүүгийн хуулиас зарчмын хувьд шал өөрөөр авч хэлцэж байгаа л да. Яг гэвэл хүүхдүүд гэдэг маань гэмт хэрэгт холбогдохтой голдуухан тийм хөнгөн хийсвэр сэтгэлгээ гин томоогүй зангасал болж одоо хэрэг зөрчил холбогдож байгаа. Одоо томцуудыг бодох юм бол за энэ удаагийн одоо гэмт хэргийн тухай хуулиуд заагснаар хүүхдүүд одоо 3 төрлийн ял шийтгэлийн оногдуулахаар зохицуулсан байгаа. За үүнд бол нэгдүгээрт бол нийт тустай ажил хийх ял тэр том хүмүүст бас энэ ял байж байгаа. Хоёрдугаарт хүүхдийн эрхчлөөг хязгаарлах. За гуравдугаарт бол хүүхдийг сургууль төмөржлийн тусгай байгууллагад хорих гэсэн ийм 3 төрлийн ялын асуул яригдж байгаа. Гэхдээ том хүмүүс оногдуулахаас ямар зарчмын хувьд ялгаатай вэ гэхээр хүүхдийн эрхийг хязгаарлах ял нь бол эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан том хүнд оногдуулах ялаас 2 дахин багасгаж оногдуулна гэж байна. Тусгай ангид зааснаас. За түүнчлэн сургууль төмөржлийн тусгай байгууллагад хорих гэдэг энэ ял байна л да. Энийг мөн одоо насанд хүрэгчдэд оногдуулдаг энэ ялын тусгай ангид заасан хэмжээнээс 2 дахин багасгаж оногдуулнаа. Гэхдээ энэ одоо эдгээр ялууд нь хүүхдийн эрүүл мэнд, нас биений онцлог, ёс суртахуун, хүмүүжил зэрэгт харшилгааргүй байна. За мэрэгжлийн болон ерөнхий болон мэрэгжлийн боловсрал олгох, хөдөлмөрийн чиг баримжаа олгох энэ сургалтууд бол сургалт төмөржлийн байгууллагууд бас давхар явагдаад байх юм а гэдэг л ийм байдлаар зохицуулагдсан байгаа. Хүүхдүүдийн одоо нас заасан зүйлүүд нь бий юу? Бага. Тий. Энд яг хуу одоогийн хуульд бол одоо эрүүг хариуцлага насны одоо ерөнхий зохицуулт бол 16-га энэ одоогийн хуульд бол 14 болж харагдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь хүүхд оногдуулах ялын төрөл хэмжээг нь илүү уян хатан зохицуулж өөрийнх нь нас бие ёс суртахуун сэтгэл санааны онцлогтод тохируулж хэрэгжилж байгаа учраас одоо юу гэдгийг хүүхдийг хар багаас нь хар нялхаас нь одоо эрүүг хариуцлага татах гэж байгаа гэж ойлгохоос илүүтэйгээр өөрсдийнх нь одоо хүмүүжил төлөвшил нийгэмшилд нь илүү одоо эерэг нөлөөтэйгээр тохирсон байдлаар ингэ зохицуулж өгч байгаа л да. Дараагийн асуулт оюун болдод хаялж очив. Юу энийг бас шүүмжилж байгаа хуулийн төсөл дээр бас шүүмжилж байгаа нэг зүйл нь за тэр хүний хувийн орон зайд халтаж одоо зураг бичлэг хийх энэ тохиолдолд бас энийг гэмт хэргийн хуульд оруулаад ял шийтгэл оногдуулах тухай заасан байгаа нь өнөөдөр Монгол улсад ер нь энэ утгах юм бол хүн болгон л гэмт хэрэгтэн болох юм байна гэсэн ийм шүүмжлэл бас явагдаж байна л дээ. Ер нь яагаад энэ нэг зааж өгсөн юм бэ? Тэгэхээр яг хөө бид 1992 оны үндсэн хуулиар батлахдаа хүний эрхийг алдчихгүй эрхийг хамгаалах чиглэлээр 14 дугаар бүлэг тодорхой зааж өгсөн. Тэгээ энэ хүний эрхийг хамгаалах зааж өгсөн энэ алдчихгүй эрхүүдийг алдаж болохгүй гэж зааж дурдсан эрхүүдээ эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалж өгөөгүй л дээ. Тухайлбал ер нь хүний хувийн орон зайд ингэж зөвшөөрлгүй мөрдөн мөшгөлт хийж тийм ээ. Зөвшөөрлгүйгээр
орд нэвтрэн орж ингэж халдаж байх үйлдэлүүдээ эренбэлж хамгаалж өгөөг. Дэлхийд дахинд энэ нөгөө эрүүгийн хууль, гэмт хэргийн хууль гэж янз бүрээр нэрлэж байгаа ч гэсэн гол энэ хандлага бол хуу хүнийг хамгаалах, хуу хүний халдшгүй эрхийг хамгаалахад нэн төрөө энэ бодлогоо чиглүүлдэг болчиход байгаа. Тэгэхээр энэ нөгөө гэмт хэргийн хуулийн төслөөр бол тухайлбал хүний халдшгүй, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгээс энэ эрүүгийн хууль эренбэлж эхэлж байгаа. Мэдээж бол төр нийгэм гэдэг зүйлүүд бол байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд бид энэ нийгмийн үнэт зүйл бол хүний өөрийнх нь энэ үнэт зүйлээр тунгалсан халдшгүй эрхүүд юм байна. Арчсан нийгмийн өөрийнх нь үнэт зүйл бол энэ хуу хүнийг нь өөрийг нь ингэж хамгаалж байдаг энэ эрхүүд байгаа. Энэ эрхүүдийг бид одоо хамгаалахгүй бол цаашдаа ингэж хүний эрхэнд халдж байгаа маш олон төрлийн хэлбэрүүд гардаг, хууль бусаар мөрдөж мөсгөхөөс ахуулаад занал хийлдэг, элдв мэдээлэл, хувийн мэдээлэлд нь халддаг ийм үйлдэл байсаар л байна. Энийг ингээд хамгаалж өгөхөөс болоод яг өнөөдөр үндсэндээ хүний биед гэмтэл учирсан хойно эсвэл занал хийлээд аюул занал учирсан хойно бид гэмт хэрэгтэл тооцоод ирсэн байгаа. Тэгээ цаашдаа бол тэр хувийн орон зайд нь ер нь халдах ёсгүй байна. Мэдээж тэр гудамжинд ингээд явж байхад нь гэрэл зураг авдаг. Тэр олон нийтийн арга хэмжээнд орж идэг. Тэр нийтийн эзэмшлийн талбайд бол чөлөөтэй асуудал. Хүн өөрийнхөө хувийн орон зайд өөрөө алдчихгүй байдаг. Тэр эрхээ эдэлж идэг. Тэр орон зайд өөрөө одоо хүссэн зүйлээ хийж идэг. Энэ эрхийг л бид хамгаалах хэрэгтэй юм байна. Энэ бас тэгвэл хэвлэлийн эрхчлэн тодорхой хэмжээгээр халдаж байгаа юм шүү. Хэвлэлийн эрхчлөөний асуудал бол мэдээж энд яригдах байна. Гэхдээ энэ нөгөө илүү хүнийг мөрдөж мөсөх энэ эрхийг хамгаалж байгаа л гэсэн үг. Мэдээж тийм. Ер нь яг зүгээр эсрэгээр нь ингэ асууя л да. Таны гэртээ чөлөөтэй байж хат чинь цонхорч энэ нэгэн зургийг аваад хэвлэл дээр тавих сайхан байх уу? Бид нар одоо ч тэгдэг соёлгүй. Тэгэхээр хин нэгнийг нийтийн эзэмшлийн талбайд юм уу байж хат энэ зураг хүргийг авах нэг хэрэг. Гэтэл гэртээ амарч байхад нь цонхоор нь эсвэл гэрт нь төхөөрөмж тавиад зургийг аваад тэг энийг интернетээр цацаад байвал энийг бид хүлийн зөвшөөрнө гэсэн үг. Хэвлэл мэдээлэл жишээлбэл ийм эрх чөлөөг өөрсдөө хүсдэг үлээ. Өнөөдөр харин хэвлэлийн салбарынхан ёс зүй дүрмээ тодорхойлцоход папароз зураг хүртэл авахтаа манайхан чинь ямар нэгэн байдлаар гэртээ чөлөөтэй байж хат нь дотор хувцастайгаа байж хат нь зургийг аваад тавьдаггүй л үстэй. Тэгэхээр энэ жишээлбэл өнөөдөр байдаг л үнэт зүйл. Өнөөдөр энийг ингээд тавьчихаар хүн болгон гэмт хэрэгтэн болох юм байна гэж бид нар ч өнөөдөр одоо сони хэвлэлээр бие биенийхээ орон гэртээ байгаа зургийг аваад тавьдаггүй л шүү дээ. Тэгээ хин гэмт хэрэгтэн болохгүй. Ингээ харах юм бол бид нар өөрсдийнхөө эрх хэрэгчлөө гэдэг зүйлийг хамгаалах болохоор тэгж их эмзэг хандах хэрэггүй л дээ. Бид өөр нэг асуудал нь за энэ уулуурах ашигт малтмалтай холбоотойгоор нөгөө байгаль орчны эсрэг гэмт хэрэгүүд гэж бас их шинэ одоо гэмт хэрэгүүд гарч ирж байгаа шүү дээ. Энийг бас манад ер нь альч хуулиар тийм их нарийн зохицуулаагүйгээс болоод за өнөөдөр хаас агуул нэг юм уулуурхаа байгаль орчинтой холбоотой хэрэгүүд маргаан дагуулсаар байдаг. Шинэ хуулиар энийг яаж зохицуулсан бэ? За яг хоо ер нь бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг гийн хүрээнд олон асуудал байдаг нь хоёр үндсэн хууль зүйн хөшүүрийг дутагдсанаас болсон болов уу гэж бид үзсэн л дээ. Энэ хуулиудыг чинь боловсруулахын тулд бид нэр сүүлийн 10 гаруй жилийн манай хууль тогтоомжийн хэрэгжлийн судалгаан дээр тулгуурсан юм байна. Дээрээс нь гадаад орчны туршлага дээр тулгуурсан. За ингээд аваад үзэхээр нэгдүгürt бид бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон бусад нэлээд олон төрлийн гэмт хэрэг дээр гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулах болохоор зайлшгүй тодорхой үр дүн шаарддаг гэсэн. Жишээлбэл одоо загас олноор хүсэн. Тохирлын хэмжээг хүн тооцоо гэсэн. Тийм. Ингээд нөгөө төрлийн хэрэг гараад ирдэг байгаль орчны бохирдуулсан хэрэг гараад ирэхээр шалгахаар нөгөө олноор хүссэн зас нь болчиход. За ингээд л бид нөгөө гэмт хэрэг үйлцэнд хариуцлага тооцож чадах байсан. Ийм учраас бид нэр ер нь байгаль орчныг бохирдуулах гэдэг гэмт хэрэг чи өөрөө ямар байх ёстой юм. Бусад улсын туршлага ямар байна вэ гэдэг ингээд аваад үзэхээр ерөөсөө тэр байгаль орчныг илт бохирдуулаад эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн бол заавал тэр хүсэн амьтныг олж авч заавал тэрнээс бол хүн мал амьтан өгч эсвэл загас олноор өвчээж тэр олон загас гэдгээ олж авч тоолж нөгөө байгаль орчныг бохирдуулах үйлдэлээс болж гинэ гэдгийг шалгаж тогтоох гэхээс илүү тухайн буруутай этгээдийн үйлдэлийн улмаас эрсдэл үүссэн байвал хариуцлага тооцдог. Энэ жишг рүү нэгдүгürt бид нар оруулах гэж хууль үндэслэгийг олсуурсан. Хоёрдугаарт ямар асуудал ярьсан бэ гэхээр ерөөсөө энэ байгаль орчны гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг гэдэг энэ бидэнд нэлээд ноцтой хор уршиг авчираад байгаа гэмт хэрэгүүд мөн өөрөө нэг хүний үйлдэлгээсээ илүүтэйгээр корпорацийн үйлдэл байдаг.
компани хуулийн этгээдүүдийн өөрийнх нь зохион байгуулалттай тэгээд хууль бус үйл ажиллагаанаас болж дандаа их хэмжээний хор орших учирдаг. Ийм учраас энэ шинэ гэмт хэргийн тухай хуулийн төслөөр бид хуулийн этгээдийн хариуцлагын асуудлыг оруулж ирсэн юм байна. Ингэснээр өөрөөр хэлбэл уул уурхайн үйл ажиллагаа явуулчаад нөхөн сэргээлтээ хийгээгүй компанийг байгаль орчинд халтай ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа эрсдэл үүсгэсэн компанийг хуулийн этгээдийг хариуцлах тооцоогын зохицуулалт оруулж ирсэн л байна. Хүний эрхийн үндэсний комиссэд энэ яг байгаль орчны асуудал бол одоо хор хохирлол нийтийг хамарсан байдгаараа бас их хор уршигтай үеийн үед ч одоо цаашдаа хорн үргэлжлэх юм их аюултай хэрэгжтэй. Тэгэд энийг бас та бүхэн судалж үзсэн яг энэ хуулийн төсөлд тусгаснаа. Яг нэг олон улсын өмнө одоо хүлээсэн гэрээ конвенц гэдээ яриад идэг. Тэднэрт бас нийцэж чадж байгаа юу? За манай улсын хувьд бол яг энэ байгаль орчинтой идэвхтэй энэ байгаль орчны асуудал гарч ирсэн сүүлийн 10 хэдэн жил гэж үздэг юм билээ. Тэгээ бид бол үндсэндээ сүүлийн 3 жил бол яг энэ байгаль орчин байгалийн нөгөө тэнцвэртэй байдал алдагдгаас хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд бол ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутагт 3 жил дараалж одоо судалгаа шалгалтын ажлууд хийлээ л дээ. Тэр нодлон бид олон улсын хэмжээний томоохон баг хурлын уул уурхайн хүний эрх гэдгээр хийсэн байгаа. Тэгээ энэ дэр хамгийн гол одоо яригддаг юм бол доторх нөх ашиг батмалуудыг авчаад онхоо нөхөр орчхоор нөх хүний амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тэр чигээр дандаа сөрөг нөлөөт үзүүлж яддаг. Тэгэхээр энэ эрүүл хуулийн энэ гэмт хэргийн төсөлтөр бол үндсэндээ байгалийн тэнцэл алдагдах, тэгээд ороос нийт байдлын ухах, цулмах, эвдэх, сүйтгэх гээд бүх төрлийн энэ хүний дандаа идэвхтэй үйлдэл хийгддэг үйлдэлүүдийг гэмт хэрэг болгож оруулсан байгаа юм л да. За яг зөвөр олон улсын төвшөнд ингээд бидний энэ төр гэрээ конвенц ингээд ярихаар үндсэндээ нөгөө ашигт малтмалыг ашиглахад байгаль өөрөө сүйтэж болох аюулаас хамгаалах хөвчлэн конвенцууд байдаг. Тэр дундаа бас нөгөө хүмүүсийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах холбоотой гэрээ конвенцууд байдаг. За Монгол бол үндсэндээ яг энэ байгалийн тэнцэл, байгалийн эд баялагтай холбоотой бүх төрлийн конвенцд нэгдэж орж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ дэр бид бол бас энэ байгалийн тэнцэлтэй холбоотой гэрээ конвенц нэгдэх талаар бол Монгол Улсын засгийн газарт бол тодорхой хэмжээний бас шаардлагууд хөрвүүлж байгаа. За энэ дэр ч гэсэндээ хэрэв энэ гэмт хэргийн асуудал яг энэ байгаль орчинтой холбоотой асуудал яригдах юм бол энэний нөгөө талд нь хүний асуудлаас давхар яригддаг гэдэг л ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Ингээд яг энэ гэмт хэргийн тухай хуулийг яриад байвал энэ бол маш олон салбар нэгжүүдийг хамарсан маш өргөн хүрээний ойлголт учраас за энэ удаад бид ер нь энэ хуулийн талаар ерөнхий ойлголт орж байгаа гол өөрчлөлтүүд гэсэн энэ асуудал дээр голдуу төвлөрч ярьлаа. Тэгээд цаашдаа бас яг энэ гэмт хэргийн тухай хуулийн төслөөс бас иргэд өөрсдөө үзэж хараад за энэ дээр бас өөрсдийнхээ санал бодлыг ч бас хэлэх боломжтой. За ингээд тод сэдв хэлцүүлэг энэ удаа шинээр одоо хуулийн төсөл нь явж байгаа гэмт хэргийн тухай хуулийн төслийн талаар за мэргэжлийн хуульчид судлаачдыг оруулсан хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд анхаарал тавьсан үзэгчдээ баярлалаа.